Цаг хугацаагаар аялсан хүмүүс, тэнгэрт харагдах хоёр нар, мөргөлдсөн ертөнцүүд гэх мэт эдгээр нь зэрэгцээ ертөнцийг бичиж авсан баримтууд юм. Хоёр нар. Камерт буусан хамгийн сонио үзэгдлүүдийн нэг нь хоёр нар юм. Үндсэндээ хүмүүс тэнгэрт яг л хоёр нар гарсан мэт харагдах зүйлсийг бичиж авсан байдаг. Энэ нь оптик үзэгдэл байж болох ч зарим хүмүүс үүнийг илүү гүн утгатай гэж үзэж бид үнэн хэрэгтээ зэрэгэлдээ ертөнц эсвэл өөр нэгэн бодит байдлын нэг үзэгдэлтэй таарч байгаа байж магадгүй гэжээ. Их сургуулийн одоо орон судлаач Жим Коллерийн тайлбарласнаар хоёр нарны үзэгдэл нь магадгүй оптик хугарал боловч тэр үнийг үнэхээр ховор үзэгдэл, шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй. Би үүнийг хиймэл CGI-аар хийсэн гэж бодохгүй байна. Энэ гайхалтай үзэгдлийг бий болгосон ямар нэгэн зүйл агаарт тархаж бөөгнөрл үүсгэсэн байх. Тодорхой утгаараа энэ бол зэрэглээ гэж хэлсэн байдаг. Зэрэглээ гэдэг нь агаар дахь тоосонцор, температурын өөрчлөлт зэрэг нь гэрлийн хугарал гажуудлыг үүсгэдэг. Гэхдээ гэрлийн хугарал нь ихэвчлэн гэрлийн их үүсвэрээс босоод чиглэл зэрэгцэн харагддаг болохоос хоёр нарны бичлэг шиг хажуу талд нь харагддаггүй. Коллерийн бодлоор энэ нарны өмнөөр өнгөрч буй маш өтгөн агаарын давхарга байж болох гэн. Үүнтэй холбоотой түүхэн баримтууд ч бий. Фламандын одоо орон судлаач Марсель гадны орчны гэрэл ба өнгө хэмээх номд хоёр нарны үзэгдлийг маш наривчсан дүрслсэн өнөөгийн ажиглалттай бараг л таардаг. Түүний номонд бичснээр нарны гэрлийн хугарал босоо шугамд биш харин хэвтэй шугамд яг нэг төвшөнд харагдах боломж байдаг тухай бичсэн. Агаар мандлын шинжлэх ухаанч Грант Перри хэлэхдээ бидний харж буй зүйл бол нийтлэг оптик үзэгдэл биш. Энэ бол хүнийг энэ зүгээр нэг хий үзэгдэл байх таа гэж эргэлзүүлэхүйц үзэгдлүүдийн нэг гэжээ. Зүн бэлэгтэн. Хин нэг ослоор гинэт амиа алдсан гэж бодъё. Гэтэл нүдээ нээхэд нэгийн итгээд танд хандан та өгсөн ч өөрийгөө аварч зэрэгцээ ертөнцид очино. Тэндээ амьдрах санал тавьбал та зөвшөөрөх үү? Гудамжны хяналтын камер дээр шүн гудамжаар алхаж буй хоёр эрэгтэйг харж байна. Хоёр хүн хоёулаа тун тустай харагдаж байгаа нь анзаарагдана. Хоёулаа бараан хувцастай, ойролцоо өндөртэй, баг зэрэг халзан. Ард нь алхаж явсан эрэгтэй төрүүлж яваа хүний мөрөн дээр зөөлөн товшоод яг л тэр мөчөд нэг машин өнгөрч байна. Гэтэл цаад талаас нь нэгэн төмөр объект хурдтай гарч ирэн ам мөлтөс бултаж чаддаг. Хэрвээ түүний мөрөн дээр хин нэгэн товшоогүй байсан бол том төмөрөнд хүчтэй сохиулах байсан. Тэгэхээр түүний мөрөн дээр хүрсэн хүн хэн бэ? Бас тэр ирээдүг хардггүй. Яаж мэдэв? Яг л бүх зүйлийг урьдчилаад харчихсан мэт маш тайвнаар түүнд анхааруулж мөрөн дээр нь хүрчгээ цаашаа яваад өгч байна. Мэдээж энэ бичлэг интернетээр маш их тархсан бөгөөд хүмүүс ч гэсэн онлуудыг дэвшүүлсэн. Анхааруулга өгсөн тэр хүн бол цаг хугацаагаар аялагч. Нөгөө талаас төмөрөн цохиулсан залуугийн ирээдүйн хувилбар өөр дээрээ иргэн ирч том аюулаас аварсан гэсэн санаа. Та ч гэсэн юу бодож байгаагаа бидэнтэй хуваалцаарай. ертөнцийн мөргөлдөөн. Европын сансрын агентлагт ажилладаг эрдэмтэд CMB буюу сансрын богино долгионы үлдэгдлийн цацрагийг судалдаг. Энэ цацраг нь орчлон ертөнцийн анхны маш халуун үеэс үлдсэн үлдэгдэл юм. 2010 онд Их Британи, Канада, Америкийн нэгдсэн улс хамтарсан судлаачдын баг CMB-д дөрвөн сонин дугуй хэлбэрийн хээг илрүүлжээ. Эдгээр хээ яг юу гэсэн утгатай тодорхойгүйч нэгэн сонирхолтой таамаг бол манай орчлон ертөнц өөр нэгэн орчлон ертөнцтэй мөргөлдсөн уул мөр байж магадгүй гэсэн санаа юм. 2015 онд Европын сансрын агентлагийн өөр нэгэн эрдэмтэн Рэнди төстэй нэгэн нээлтийг хийв. Тэр CMB-гийн моделийг авч бидний мэддэг од, хий, тоос бүгдийг нь устгасан бөгөөд зураг бараг л хоосон болох ёстой байв. Тэр тэнгэрийн зарим хэсгийг хэтэрхий тод байх ёстой хэмжээнээс 4500 дахин илүү гэрэлтэж байгааг олж харсан. Түүний таамаг бол энэ гэрэлттэй хэсгүүд бол манай орчлон ертөнц өөр нэгэн ертөнцтэй мөргөлдснөөр үүссэн уул мөр байж мэднэ гэж үзжээ. Цаг хугацаагаар аялагч. Одоо тайлбарлагдаагүй сонирхолтой хамгийн алдартай гэрэл зургуудын нэгийг харъя. 1941 онд Канадын British Columbia-ийн Gold Bridge дэх өмнөд Fork гүрийг нээх үеэр нэгэн зургийг авсан. Эхлээд харахад энэ бол жирийн л нэгэн түүхэн зураг. Хар цагаан өнгөтэй, хүмүүс нь 1940-од оны хувцаар хувцалсан. Хуучны хальсан камер гэх мэт бус зүйлсүүд. Гэхдээ зураг дээрх нэг хүн шууд хүмүүсийн анхаарлыг татдаг. Тэр илүү орчин үеийн маягийн нарны шил зүүсэн, хэвлэмэл зурагтай футболт көмссөн. Бас тэр үе стандартад хит жижиг харагдах камер барьсан байдаг. Хувцас болон шилийг нь харуул 2000-аас 2010 оны үеийн загвартай бөгөөд мөн DSLR буюу одоо бидний хэрэглэдэг камерыг барьсан. Энэ хүний талаар өөр ямар ч мэдээлэл байхгүй бөгөөд одоо хүртэл хэн гэдгийг нь тогтоож чадаагүй байна. Магадгүй нөгөө талаас цаг хугацаагаар аялж чаддаггүй үнэхээр байдаг гэсэн таамгийг баталж буй мэт байна. Чарли Чаплин. Чарли Чаплины цаг хугацаагаар аялагч мөн гэсэн нэгэн түүх бий. Тэгэхээр энэ бичлэгэн дээр бас цаг хугацаагаар аялагчийг нь буулгасан гэж үздэг. Тахны хөшөөний ард талд алхаж буй эмэгтэй
чихэндээ ямар нэгэн зүйл барьж байгаа мэтээр харагдаж байна. Бараг л гар утас барьж байгаа юм шиг харагддаг. Харин 1920-од онд гар утас гэж байгаагүй. 2010 оны 3 дугаар сард Жорж Кларк гэдэг кино бүтээгч өөрийн YouTube хуудсанда Chaplin's Time Traveler гэсэн видеог оруулсан. Тэр видеонд Чарли Чаплин 1928 оны The Circus киноны нэмэлт бичлэгийг шинжилсэн байдаг. Тэнд киноны Лос Анжелес дахь нээлтийн үеийн бичлэгийг харуулдаг. Харж чадвал нэгэн эмэгтэй сонин төхөөрөмжийг чихэндээ тулгачсан алхаж буй нь харагдана. Кларк түүнийг гар утсаар ярьж байна гэж бодсон. Тэгээд энэ бичлэгийг цацснаас хойш хүмүүсийн дунд маш их яриа үүссэн. Энэ яг цаг хугацааны аялагчийн бичлэг мөн үү? Энэ эмэгтэй ирээдүгээс буруу цаг хугацаа руу халтран орчихсон юм болов уу гэх мэтээр. Мэдээж зарим хүмүүс үүнээс өөр тайлбар дэвшүүлсэн тухайн эмэгтэй зөөврийн сонсголын аппарат ашиглаж байсан байж магадгүй гэж үзв. Энэ бол тухайн үед нэлээд шинэ технологи байсан тул гадуур маш ховор харагддаг байсан ч боломжтой хөлбөр юм. Симуляцийн ертөнц. Энэ бичлэгийг Reddit дээр нэгэн хэрэглэгч нийтэлсэн бөгөөд нэлээд итгээд зүйлүүдийг харуулв. Эхэндээ зүгээр л хоосон гудамж. Тэнгэрт нисч буй шувуу харагдана. Гэтэ удахгүй тэр шувуу ногт хөдлөхгүй байгааг та анзаарч байгаах. Үүнийг улам бүр сонирн болгож байгаа зүйл нь. Нэгэн ээж хоёр хоёулаа тэнгэр өөч ширтэж яг юу хараад байгаа нь ойлгомжгүй. Бодилсан байдалтай харагдана. Харин энэ шувууны ард юу ч байхгүй. Барилгын ойролцоо биш, хөшөө, эсвэл тогтоосон зүйлч биш. Зүгээр л агаар төвөө зогсож байгаа мэт харагдана. Олс тулгуур юу ч байхгүй. Хүмүүс энэ үзэгдлийг зэрэгэлдээ ертөнц гэхээсээ илүү симуляцийн ертөнц буюу бид нар хэн нэгний бүтээсэн зүгээр л хиймэл шилээ хоргон дотор амьдардаг гэсэн онолыг илүү их өдөөдөг. WoW дохио. Энэ нууцлаг радио дохио 1977 онд Ohioгийн их сургуулийн радио телескопоор илрүүлсэн бөгөөд ердөө 72 секундын урттай. Энэ нэрийг эрдэмтэн Жерри өгсөн. Учир нь дохионы хэлмэл өгөгдөл дээр WoW гэж гараараа бичсэн байдаг. Энэ дохионы давтамж хүч нь байгалийн ямар ч их үүсвэрээс өмнө ажиглагдаагүй хэв шинжтэй байсан тул зарим нь үүнийг хариг аргийн амьдралаас ирсэн байх магадaltaй гэж ярьдаг. Гэхдээ бас өөр нэг онол бий. Энэ дохио зэрэгэлдэх ертөнцөөс ирсэн байж магадгүй. Учир нь бидний өмнө явуулсан дохионуудад хариу огт ирж байгаагүй бөгөөд биднэртээ зэрэгцэн давхар оршдог ертөнцөөс илүү хурдан дохио ирсэн байж болох юм. Мэдээч хэрэг илүү уйтгартай тайлбарууд болох сүлт тод сансрын хог хаягдал зэрэг боломжуудыг бүрэн үгүйсгээгүй. Ямар ч тач хитүүлээ бас сонсоод үзье.